За сайхан наацгааж гинөө эрхэм мөндөд телевиз үзэгчтэй манай телевиз та бүхэндээ ардын үеийн 86 жилийн их баяр наадам их Монгол улс байгуулагдсан 801 жилийн он хурдан морьдын уралдааныг бүрэн ихээр үзүүлэхэд бэлэн боллоо. За үзэгч та бүхэн одоо хурдан азар гарааны зургаар хөдөлж байгааг толдон харж байна. За энд бол одоо газраас ирсэн 163 хурдан буян тоосоо өргөхөөр морцсон. Тэгээд энд бол одоо өнгөрсөн жилийн баяр наадам болон том ойнуудын түрүү айрагт хурдалсан олон сайхан хурдан буянгууд морцсон. За тухайлбал Макс группийн ерөнхийлөгч Давгдоржийн Ганбаатарын жигүүр бол азарганд морцсон. За мөн манай морь сонирхчдын сайн танил Монгол Улсын тод малайч Эрдэнэ чулууны алдарт шарга азарга морцсон. За энэ сая дэлгэцэн харагдаг шарга азарга бол өнгөрсөн жилийн Хинтийн их даншиг наадамд айрагдсан шарга азарга мөн байна. За мөн жаргал сайхны эрэмгийн хээр за даатгал хэрч гэж ярьдаг одоо мөн өнгөрсөн жилийн том ойнуудын түрүү цан дэлгийн соён бүрэн за Монгол Улсын алдарт туяач сугрын зэгэл гээд ёстой нэг гал гарсан уралдаан гаргах олон сайхан хурдан буянгууд энд мордож байгаа. За энэ жил бол нийт нутгаар гантай байгаа учраас Монголын хурдан морины холбоо зохион байгуулах хорооноос наадын өмнөхөн хуралдаж за нийт морины замаас бол одоо 500-аас 1 км-ийг бол татаж уралдах юм тогтоол гарсан. За үзэгч та бүхэн дэлгэцнээ Монгол Улсын тод малайч Эрдэнэ чулууны алдарт хурдан шарга азаргыг харж байна. Төрөөгөө хоёр наадамд 3 төрүүлж 2 айрагдсан. За их хурд уралдаандаа төрүүлсэн. Алтай оны тахилгын наадамд төрүүлсэн. За Дорнот аймагт болсон бүсийн том наадамд төрүүлсэн. За энэ цагт тодроод байгаа хурдан ажнуудын нэг. За мөн азарганы Монголын хурдан морины түүхэнд одоо бас нэгэн шинэ амжилтыг тогтоогоод байгаа юм сайхан хурдан буяа. За энд бол одоо наад өмнөх сунгаануудад их дээгүүр уралдаж байсан. Аймагуудын сунгаануудад аймагийнхаа наадамд уралдчихсан юм хурдан буянгууд ирсэн. За 20 жил ардаа үзэхнээ 86 жилийн хоёр наадмыг хурдан азарганы уралдаан гарааны 6-аас дэгтэй журамтай сайхан хэрэглээ. За энэ жил бол зохион байгуулах хороо Монголын хурдан морины холбооноос бол одоо гарааны төхөөрөмжийг одоо хэрэгэлсэн. За энэ бол үнэхээр өөрөөгөө жогч морьд бол ямар ч бодлоонгүй 6 насны морь бол ямар ч бодлоонгүй сайхан зохиогдсон. За өнгөрсөн жил бас 2-3 нас бодлож манай уяачдын бүтэн жилийн ажлыг талаар болгосон ийм бас маргаантай зүйл гарсан учраас энэ жилээс эхэлж энэ гарааны төхөөрөмжийг хэрэгэлсэн. За ингээд азарга 23 км-ээс яг бариныхаа зурхаа дээрээс олсны цаанаас нэгэн зэрэг даамлын төхөөгөр иргсэн. За цээжний хэдэн азарга сая харагдаад өнгөрлөө энэ дотор. За энэ харагдаж байна. За Эрдэнэ чулууны алдарт шарга азарга цээжний 5 азарганы ард дээр гараад ирсэн байна. За энэ цээжний явж байгаа азаргнууд бол танигдж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын найд Монгол Улсын алдарт туяач за саяхан наадам өмнөхөн 2-3 өдрийн өмнө тэргүүнээс алдарт туяач цол авсан сугрын зэгэл азарга. За энэ зэгэл азарга бас өнгөрсөн жилийн баяр наадмаар их хол төрүүлж явж байгаа энэ цагаан хол дээрээс хадуураад бас харамсалтай зүйл гарсан. За мөн цан дэлгийн соён бүрэн азарга энд явж байгаа. За өнгөрсөн жилийн Хинтийн баяр наадам төрүүлсэн. За төвийн бүсийн таншигт төрүүлсэн. За Эрдэнэтийн 30 жилийн ойд очиж амуу үзүүлсэн ийм сайхан хурдан буяа. За шарга азарга өнгөндөө гарчжээ. За араас нь Монгол Улсын алдарт туяач цан дэлгийн соён бүрэн Монгол Улсын алдарт туяач сугрын зэгэл азаргнууд хар дээр нь нэхэж явна. За энэ хоёр азарга бол өнгөрсөн жил за төрийнхэн баяр наадамд яг ингэж хоёулахнаа тасарч хол цугтааж уралдаж байгаа цаг хугацаа дээр соёлоо хадуураад гараа явчихсан. За шарга азарганы хуучин тахил бол гараад ирсэн байна. За өнгөрсөн жил энэ сонсогдохгүй байсан. За энэ жил бол шарга азарганы хуучин тахил бол яг сайхан гараад ирсэн. За энэ жил бол олон наадамд төрүүлэх юм байна. За энэ хонгор азарга бол танигдж байна. За энэ бол Puma Construction-ийн захирал Баатрийн хул хонгор азарга мөн байна. За энэ хул хонгор азарга бол дүнжин гарын уралдаанд төрүүлж байсан, айрагдж байсан. За их хурд уралдаандаа бас айргийн дөрөвт хурдалж байсан ийм сайхан хурдан буюу. За сая сугрын хурдан зэгэл азарга дөрөв дээр явж харагдаж байна. За энэ зэгэл азарга бол одоо наадмын өмнөх сунгаануудад бас нэлээд дээгүүр тавьж байсан. Манай уяачид бас их дээгүүр тавьна гэж товлж байсан юм азарга. За тэрний арын бөөн азаргад хул алаг азарга гаргацсан. За энэ хул алаг азарга бол энэ Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт туяач Улаанхүүгийн хул алаг азарга мөн байна. За энэ хул алаг азарга бол хаврын уралдаанууд их сайн тавьж байсан. За энэ жил бол хавчиг 6-тай азарга. За хавар болсон уралдаанд бас айрагдж морь сонирхчдын нүдэнд өртөж байсан юм шинэ гарч ирж байгаа юм азарга. За шарга азарга нэлээд тасарчлаа. За одоо бол гүйцэхдэггүй л дээ шарга азарга бол. Үнэхээр сайхан хуучны тахилын ороод иржээ. Ингээд нэг гараа явчихсан байхад бол хүүхдээр шахуулах зүйлгүй ингээд сайхан ороод ирдэг. За ингээд эрхэм мөндөд наадамчтай, эрхэм мөндөд уяачтай
Ардын өвсглийн 86 жилийн хоёр наадмын хурдан азарганы уралдаан гарын турхад руу орж ирж байна. За Монгол улсын тодмонлоо яаж Эрдэнэ чулууны шар газарга төрийнхөө хоёр наадам төрүүлэхээр орж ирж байгаа нэ. За ингээд үзэгчдийг шуугуулan үнэхээр сайхан орж ирж байна. Ямар ч суултгүй гарсан цагаас хойш одоо ингээд цээжин дурлдаад замын талаас эхлээд ингээд тасарчихсан. За нэг 100 200-аад метр хол арай азаргнуудаас бол үнэхээр шар газар болон төрийнхөө хоёр наадамд одоо дөрөвдөгөө төрүүл ирж байгаа нэ. За их хурд дурлдаанда төрүүлж байсан. Алтай оны тахилгын наадам төрүүлж байсан. Ийм сайхан хурдаж байна. За арын хоёр азарга бол бас Монгол улсын тодмонлоо яаж Дулам сүрэнгийн үеэс мөрцсөн хоёр азарга бүхэн байсан. За энэ Цахуу аймгийн Яруу сумын яриад Дулам сүрэн үеж хурдлуулж байгаа. За Цагаан бандын Баян жаргалын халтар азарга. За энэ буруу талд нь явна. За зөв талд нь Өвөрнгай аймгийн Баруун Баян улаан сумын яриад Гамбатын хүрэн азарга. За халтар азарга нь буруу талаар нөшөөлгөд орчлоо. За ингээд Баян жаргалын халтар азарга амуу зүүн туртлаа. За хайргийн 3-т Өвөрнгай аймгийн Баруун Баян улаан сумын яриад Дасцэвгийн Гамбатын хүрэн азарга хурдлаа. За хайргийн 4-т Пума констракшны захирал Баатрийн Хулонгор азарга төрийнхөө хоёр наадамд анх удаага харагдаж байгаа нэ. За үнэхээр бас төрийнхөө хоёр наадам сүүлийн жилүүдэд тогтмол 7-8-аар хурдалж ирсэн юм сайхан хурдаж байна. За хайргийн 5-т Өвөрнгай аймгийн Бүрд сумын яриад Дасцэвгийн халтар азарга хурдлаа. За энэ халтар азаргыг Монгол улсын манлаа уяач Жанчууга гэж хурдлууллаа. За үнэхээр өнөөдрийн наадам үнэхээр сайхан дэгтэй, журамтай, сайхан зохион байгуулалттай зохиогдлоо. За мөн энэ дотор нарын буу азарганд сугрын зэгэл азарга, соён бүрэн энэ төр харийн азарганд яваа. За эднэр бол сайхан өнгөлж явж гаад цагаан ботлоруудаа суугаад. За энэ цаатлын дөрөв үл цагаан хээр азаргуудын танигдж байна. Бямдаржийн мөнгө үлдгэж энэ бас шар газаргатай нэг хэсэг их сайн уралдаж байсан юм. Улсын хайхуй наадамд бас хоёр ч харагдчихсан юм сайхан хурдаж нь орж байна. За цан дэлгийн соён бүрэн 10-т хурдалж байна. За энэ сугрын зэгэл энэ 12 дээр орж ирж байна. За сугар уяачи өнөөдөр арай л азан тутлаа да. Гарсан цагаас хойш сайхан хурдалсан. За шар газарга үнэхээр сайхан төрийнхөө хоёр наадамд хурдалж гаад орж ирж байгаа нь. За үнэхээр манай уяачд манай морь сонирхчдын бас хүсэн хүлээж ийсэн тагвал шар газарнаас гаржээ. За өнгөрсөн жил одоо янз бүрээр л ярьж ийсэн манай уяачд бол. За үнэхээр Эрдэнэ чулууны шарга гэж энэ цагт тодорцсон эрхэм хурдан ажнаа бол яах аргагүй шар газарга. За ах トゥ хоёр шар газарга төрийнхөө хоёр наадамд нэг жил төрүүлж байсныг мэдэх байгаа. Тийм ээ. Тэгээд сэтгэлдээ бас тэгээд наадамч болонтойгоо уулзахгүй юу? Хайрагдлаа өнөө чи тэгээд энэ эрдээ усад 3 жил уралдаж байгаа дээд жилээр дайраг нэг додоод ирсэн 2003 онд энэ дахиж дагаа нэг чирсэн чинь энд одоо ингээд дөрөөр давхитлаа. Энэ жилийн нэг дүнжин гарууд ирж аман хүзвэссэн юм. Тэг хасагчсэн юм. Урд дүнжин гарууд нэг төрүүлж хоёр айрагч нүүрэнт ордоод хоёр ч айрагч. За Эрдэнтийн наадмуудад бас олон айрагцсан тийм ээ. Удам мөгшлийн бас таас. Удам Дархуу аймгийн Хараа олон дээр төрсөн. Дархуу аймгийн. За үзэгч та бүхэнд одоо хурдан их насны морь дурлалдааныг хүргэе. За энэ жил бол газар газраас хөөдлөө удгийн дэвжиндээ
олон сайн хурдан буюу бол суулсан. За их насны морьд уралдаан одоо мордж байна. За хамгийн сүүлч өдөр буюу 12-ны өдөр хурдан ягсны морьд уралдаан өглөөний 7 цаг 30 минутанд мордсон. За энд бас нэгэн зүйлийг онцлон хэлэхэд манай хурдан морьны зохион байгуулах комисс бол одоо энэ морьдууд яг сайхан цагт нь мордуулж, яг сайхан барины зүхаад нэг хүргэж эргүүлж, сайхан дэгтэй журамтай сайхан зохион байгуулсныг бас онцлон хэлмээр байна. За мөн цаашдынхаа наадмыг ч гэсэн ингэж зохион байгуулж байгаарэ гэж хэлмээр байна. За газрын 250 гаруй хурдан буян энд бол цугларсан. За тухайлбал одоо өнгөрсөн жилийн одоо баяр наадмуудын айраг түрүүнд хурдалсан олон сайхан буянгууд энд мордсон. Далайх дүүргийн уяач, Монгол улсын алдарт уяач, их тайвны гоё халуун мөрийг бол үзэгч та хүн сайн мэднэ. За энэ халуун мөр бол улсынхаа их баяр наадамд хоёр төрүүлж олон айрагдсан. За бүсийн наадмуудад бас олон төрүүлж айрагдсан. Энэ цаг тодорхойд бас хурдан сайхан ажлынууд нэгэ. За өнгөрсөн жил бас энэ халуун мөр төрийнхөө их баяр наадамд амуу зүүнд хурдлаад за харин харамсалтай бүдэлсэн гэдэг шалтгаанаар хавцагдсан юм харамсалтай зүйл гарсан. За энэ жил бол хурдан мөрний зохион байгуулах хроноос юм дээр их дүгнэлт хийж ямарч бүдлэнгүү сайхан зохион байгуулсан байгаа. За мөн Төвэнгийн сэргэлэн сүмээд Монгол улсын гавьяат, малчин, Монгол улсын додмолоо ээж дамдарчгийн ононгийн үеийн дээрээс олон сайхан мордсон. За сандуйч, даваа хүү, туламсрынгийн үеийн дээрээс олон сайхан мордсон. За наадмын 3 өдөр бол бороо ороогүй учраас морьд бол жоохон тоостой уралдсан. За энэ бол гэвч хурдан мөрнөөс бол хүүхэд унсан тийм зүйл бол гарсан хэдий ч ямар ч байсан гэмтэл авсан тийм эндсэн тийм зүйл бол гараагүй. За морьд бас эндсэн зүйлгүй. Бас урд жилүүдийнхээс бас нэлээд онцлог ийм сайхан наадам болж байгаа. За ингээд бол хүүхдүүдийг бол цааш нь ингээд машинтай хүмүүс туугаад за урд жилүүдийн бол бас туулахгүй хүүхдүүд бас яаж ирэхийг мэддэг болсон болохоор цаашаа уралдчих гад бас жоох өндөрлө өчрүүлж байсан. За тийм болохоор бас морьтой цэргүүдээр бас урд нь хашуулж ингэж явж байсан. За хурдан морьны хуулийн дагуу их насны морьд бол одоо 25 км-ээс иргэсэн. За бас гантайгаа учраас бас энэчээс 500 м татаж 24.5 км-ээс их насны морьд бол иргэсэн. За ингээ 20 жилөө хурдан их насны морьд уралдаан гарын зурагаас иргэжээ. За их насны морьд уралдаан бас нэг яг ирэх 5-аас нь 300 м наанаас бол хүүхдүүд бол уралдчихсан. Яг гарааны зурхаал яг тийм гарын зурхаал уралдаад цаатлыг иргэдэг төхөөрөмжөөс бол морьд бол иргэсэн байгаа. За ингээд бид бол одоо үзэгч та бүхэнд их насны морьд уралдааны бас дунд хэсгээс харуулж байна. За ингээд цээжний мөрөн дээр ирсэн. За энэ хээр мөр бол олон баярын хээр мөр хүн байна. За энэ хээр мөрийг бол Монгол улсын алдарт уяач Цэн Даюуш үйж хурдлуулж байгаа. За битүү шахуу ийм сайхан хурдан буян. За хаврын наадмуудад бас хэд айрагчсан бас шинэ гарч ирж байгаа ийм сайхан хурдан буян. За үүний араас бол олон сайхан хурдан буянгууд явж байгаа. За энэ хүрээ алзамар араас их ширүү ороод ирсэн. За энэ хүрээ алзамар бол өнгөрсөн жилийн хинтийн их баяр наадамд төрүүлж байсан хүрээ алзамар мөн болов гэж би бодож байна. За бараг мөн бах. За араас бас 5-6 мөр бөө яваа. За энэ дотор Төвэнгийн сэргэлэн сүмийн ариат. За энэ харагдаж байна. Энэ алдарт уяач цугрын алаг мөр. За өнгөрсөн жилийн төрийн баяр наадамд айрагдсан. За бүсийн наадмуудад айрагдсан. За энэ цаг тодорхойд байгаас хурдан ажнууд нэгэ. За нэг сайхан хүрмөр, хонгормөр хоёр. За энийг бол хараахан за яг хэнийг мөрийг бол сайн танихгүй байна. За энэ бол эргээд бол цагаан хөдөл давтал энэ хүрмөр, хонгормөр хоёр бол цэжний 2 мөрийн ард дээр бол явсан. За үүний араас сугрын алаг мөр. За сугрын алаг мөрнөөс бас нэг 5-6 бөөмөр явсан. За энэ дотор түширч мөчний дэд сайд Монголын морийн сөрөлт уяачны холбооны дэд ерөнхийлөгч их тайвны гоё халуун мөр явсан. За энэ бор мөр цагаан хөдлийн давхаас өмнөхөн араас туулаад газарсан. За энэ бор мөр бол Завхай аймгийн Эрдэнэ хайрган сүмээрээд инх болдын бор саарл мөр хүн байна. За энэ өвлийн наадмуудад их сайн байсан мөрөө энэ Дүнжин гарын наадамд айрагдсан. За мөн хаврын гасны уралдаануудад бас
бас их дээгүр дахиад байсан юмар. За сугрын алгамөр араас ороод ирсэн. За олон баярын хээрмөр бол гарсан цагаас хойш өнгөрсөн хэвээр. За араас сугрын алгамөр. За нэг болдын бурсаалмөр гэдэг хоёр мөр орж ирсэн. За тэр том хүрмөр харагдаж байна. Намуу зүүн дээр явж байгаа том хүрмөр бол Төв аймгийн Батсүмбэр сум яриад Симба бат сайхны сартаа хүрмөр. За энэ хүрмөрийг бас энэ түүхтэй мөрөө энэ наадмын өмнөхөн энэ өвөр Монголоос ирсэн. Өвөр Монголоос ирж энд уягдсан. Уягдж байхад энэ бат сайхан худалдаж авсан. Энэ хурдан буян. За ингээд их насны мөр дууралдаа маринад сурахад орж ирж байна. Ингээд цагаан хөтлийн цаахан талд араас их ширүүн туулж гарч ирсэн бормор. Тэгээд энд өнгөндөө гараад ирсэн байна. За энэ бормор бол Завхай аймгийн Эрдэнэ арган сумаараач энх болдын бормор юм байна. За энэ борморыг Монгол Улсын тодмолоо яж Цэвэнживийн дулам сүрэн гэж хурдлуулж байгаа. За дулам сүрэн яж энэ жилээ сайхан өнтөө сайхан наадж байна. За 2 азарга хамуу зүг 3 дараалан гар хурдлуулсан. За ингээ их насны өрн бас 2-300 метр хол сайхан төрүүлж төрийнхөө хоёр наадамд анхудаага төрүүлж байна. За энэ хонгор алдсан мөр энэ Хот аймгийн Дэрв сумаараад Монгол Улсын манлаа уяач Төвдөн агсны хүү Батцойжи хонгор алдсан мөр төрийнхөө хоёр наадамд амуу зүдүүллээ. За Батцойж уяач бас сайхан наадж байна. За айргийн 3-т Төв аймгийн Батсүмбэр сумын харьяа Цимба группийн захирал Бат сайхны сартаа өрөмөрийг Монгол Улсын алдарт уяач Мөнх бат уйж хурдлууллаа. За айргийн 4-т Баянгор аймгийн Баянлаг сум яриад олон баярын хээрмөр одоо гарсан цагаас хойш сайхан хуралдаж байгаад 4-т хурдалж байна. За 5-т Улаанбаатар хотын Налнах дүүргийн цогноо жамцсын хулмөр. За энэ хулмөр их хурд уралдаанд аригдж байсан. За бүсгийн уралдаануудад олон аригдур авч ирсэн юм сайхан хурдан буян айргийн 5-т хурдлаа. За ингээд сугрын алгамөр одоо гарсан цагаас хойш чэйшинд уралдаж байгаа 7-т хурдалж байна. За энэ хинти төрүүлж байсан хүрээ алзамар айргийн 6-т хурдлаа. За ийхүү ардаа үзэсгэлэн 86 жилийн хоёр наад хурдан яг насны мөрд уралдаан тэгтэй журамтай сайхан болж хурдлаа. За шинэ мөрд өнгөндөө хурдалж байна. За энэ бормор бол төрийн наадамд ус урд нь орж байгаагүй. Энэ хонгор алзамар ч гэсэн энэ томоохон бүсийн болон энэ төрийн наадамд ус хайрагдаж байгаагүй. Баг наадамд л хайрагдаж байсан мөрд. За энэ хүрээ алзамар бас шинэ гарч ирж байгаа энэ сайхан залуу идэрхэн мөрд өнгөндөө оролдож байна. Сэтгэлдээ ардамдгаа болцохгүй юу? Сэтгэлдээ байна өө. За хаана гогшилтэй мөрөө урднууд яаж тавих гэж вэ? Сквадрын аймгийн Эрдэнэ сум мөртөө. Урдан дөнгө гараа баатал тавуулж ирсэн. Одоо хэдтэй мөрөө? Одоо 10-тай мөрөө. Нүүн баяр үргээ төрийнхөө наадамд мөрөө аригдуулаа. Одоо сэтгэлдээ бас болцохгүй. Өө сэтгэл маш өндөр байна одоо өнөөдөр төрийн наадамтаа мөр мордуулаад их мөр 3-аар тавхилаад. Зээрд мөр ямар гогшилтэй мөрөө урднууд яаж тавих гэж вэ? Зээрд мөр ер нь битүү мөр. Тий, бараг мөр. Барагаас авсан. Одоо хэдтэй мөрөө? Одоо 19-тай мөр. За юу нүүн баяр үргээ төрийнхөө наадамд мөрөө амуу зүдүүлээ сэтгэлдээ бас болцохгүй. За их баярлж байна. Ямар ч байсан аавынхаа нэр усыг гаргаж байгаадаа том их баярлж байна. Аав минь л одоо ач буян юм байгаа юм да. За хонгор алзамрын хаана гогшилтэй мөрөө урд нь яаж тавих гэж вэ? Энэ хинтийн баян утх юмар. Урд нь усад ингээ нэг дээгүүр давхиж байгаагүй. Энэ жил л ер нь ихэнх жил их аятайхан байгаа. Авдгад ингээ намуу үзүүлсэн. Нодлон намар Макс намуу үзүүлсэн. Сая нисгийн 50 жилээр 3-аар давхисан. Энэ жил ер нь аятайхан байгаа юм байна. Одоо хэдтэй мөрөө? Энэ жил 10-тай юмар.
За ардын хувьсгалын 86 жилийн хоёр наадмын хурдан даагны уралдаан гарын 6-аар хөдөлж байна. За даагвал 10-ны өглөө эхэлсэн. За энэ жилийн ардын хувьсгалын 86 жилийн хоёр наадмын хурдан мөрдөө уралдаан даагны уралдаанаар эхэлсэн. Тэгээд энд бол одоо газрын шанц турдан 160 гаруй хурдан буян мордсон. За энд бол одоо хаврын уралдаануудад их сайн байсан даагнууд бол одоо бүгд ирсэн байсан. За Монгол улсын тодмонлоо яаж, Монгол улсын гавьяд малчин, Төваймгийн сэргэлэн сүмээрээд Дамдаржаагийн ононгийн буурал дааг ирсэн. За мөн Төваймгийн Батцамбар сүм яриад Симба группийн ерөнхийлөгч Бат сайхны алтар дааг ирсэн байсан. За мөн Сүхбаатар аймгийн Халзан сүмээрээд Онгуугийн зээрд гээд олон сайхан хурдан буянгууд ирсэн. За үнэхээр энэ жилийн наадам бол үнэхээр бүдлаанангүй, дэгдээ журамтай сайхан болж байна. Үзэгч та хүн ч гэсэн анзаарч байгаа. За урд жилүүдэд бол бас хурдмөр бүдэлж манай уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг бас талаар өнгөрөөх тийм харамсалтай тохиолдлууд бол жил болгоны наадамд бол гарч ирснийг нуугаад хэрэггүй бах. За энэ дэлгэцнээ сая онон тодмонлагийн буурал дааг гарч өнгөрлөө. 160 гаруй хурдан сайхан буянгууд энд тоосоор өгөхөр цугларсан. За ингээд гарын 6 руу дааг хөдлөө. За үнэхээр энэ өдөр бол одоо аль уяан тохирсон, за аль нь удам ухшил сайтай тэр дааг бол төрүүлэх нь мэдээж. За олон тодмонлай, цаг хурдан буянгууд энд мордсон. За үзэгч таав яг эргэх төхөөрөмж бол ингээд харж байна. За ингээд ногоон тороор ингээд хашааж гисэг энэ дотор ороод даамлын буун тохиогоор яг нэгэн зэрэг. Энийг бол хүүхдүүд бас сүүлд бол сайн мэдээд сайн дэгдээ журамтай сайхан уралдаж байсан. За 20 жил ардтай хувьсгалын 86 жилийн хоёр наадмын хурдан даагны уралдаан гарын 6-аас дэгдээ журамтай сайхан хэрэглээ. За сайхан хүрэн дааг хөшөөлгöd гараа авчлаа. За ингээд бас нэг жоохон тоостой даагны уралдаан. За 2-3 хүүхэд унсан. За гэмтсэн зүйлгүй ийм сайхан наадам болсон. За үнэхээр энэ жилийн дааг бол үнэхээр шанцтай. За ингээд цээшний даагнууд бол энд харагдаж байна. За энэ Орхон аймгийн Чулуунбатын өндөр зээр дааг наагуурны зоовчин нэмнэтэй хаврын наадамд бас их сайн уралдаж байсан. Энэ хүрэн дааг мөн байна. За тэр цээшин жаваад байгаа энэ хүрэн дааг бол Дундгуй аймгийн харьяат Алтан гэрлийн хүрэн дааг мөн юм шиг байна. За Алтан гэрлийн хүрэн даагыг бол Төваймгийн сэргэлэн сүмээрээд Монгол улсын тодмонлоо яаж, Монгол улсын гавьяд малчин Дамдаржаагийн онон үеж хурдлуулж байгаа. За ингээд цээжний даагнуудыг харж байгаа дандаа л араб ирлиз. Ихэн араб, эцэг нь ирлиз ч юм одоо нэг тийм ирлиз Монголд төрсөн ийм даагнууд бол уралдаж байгаа юм. За энэ буурал дааг бол танигдж байна. Энэ бол Төваймгийн сэргэлэн сүмээрээд Монгол улсын гавьяд малчин, Монгол улсын тодмонлоо яаж, Дамдаржаагийн ононгийн хурдан буурал дааг юм байна. За энэ буурал дааг бол одомт сайхан хурдан хүлэг. За онон манлагийн бас хамгийн түрүүн чухал улсын хоёр наадамд дайрагдуулж байсан зэр талдсан морины төрсөн дүү байсан гарсан ийм цаг удам залгсан ийм хурдан буян. За эцэг нь бол араб одоо байгаа. За энэ араас нь бол энэ жижигхэн зэрд дааг яваад байгаа юм. За их цээжний 5 даагийг харж байхад бол 4 нь араб ирлиз. За ганцхан монгол дааг. Энэ зэр дааг бол бас Монгол одооны чанарчансааг илтгэж энэ өдрөөс сайхан цээжинд өнгө уралдаж байна. За ингээд хурдан даагны уралдаан барины зурхаад орж ирж байна. За үнэхээр гарсан цагаас хойш онон тодмонлагийн буурал дааг бол үнэхээр хурдан сайхан ажина юм аа. Гарсан цагаас хойш ямар ч суултгүй, ямар ч арийнхаа дааг нь түүрсэн юмгүй сайхан дөрөвхөн сайхан орж ирж байна. За араас нь бэлэг дэмбэрлийн том зэр дааг. За харамсалтай нь онон тодмонлагийн буурал дааг яг хүмүүсийн үзүүр дээрээс ирээд хүмүүс шуугахаар хүмүүсийн гадуур хатуураад орж гисэн. За хүүхэд нь хараахан дийлж оруулж ирээгүй харамсалтай. Үнэхээр харамсалтай. Бүтэн жилийн хөдөлмөр бас энүүхэн зүйлээс ингэж шалтгаалж талаар уулна гэдэг бол харамсалтай. За чадвараг бол буурал дааг бол энэ өдөр бол үнэхээр сайхан хол төрүүлэх байлаа. За энэ зэр дааг бол Төваймгийн Лүн сүмийн харьяат Итгэл дорш группийн бэлэг дэмбэрлийн хүрэн даагыг
Төвэнгийн Батсүмбэр сум яриад Монгол Улсын малаа уяж Сумья зүрэнгийн ган уйг уйж хурдлууллаа. За үнэхээр сайхан орж ирж байна. За арын дагнууд бас бол их таларсан байсан юм байна. Өнөм тод малаагийн буурал дааг. За арын дөрвөн дааг бол бөөндөө эндээс аль саварсан нам үзүүнд хурдлана. За наагур Дорногов аймгийн сайн шинж сумын хариат Гончигжувийн Алтан гэрлийн хүрэн даагыг Монгол Улсын тод малгайж Дамдаржаагийн онон уйж хурдлууллаа. За Айргийн 3-т Сүхбаатар аймгийн Төм Цогц сумын хариат Сайрын сүрэнгийн Төмөр очрын хээр дааг. За Айргийн 4-т Төв аймгийн Баян Цогц сумын хариат Монгол Улсын малгайж ган хуйгийн Харногоон дааг. За Айргийн 5-т Сүхбаатар аймгийн Онгон сумын хариат Ташврын Дорж бүрийн Зээр даагнаар хурдлаа. За ингээ ихний даагнуудыг харж байхад бол дандаа л араа биерлийд ийм даагнууд бол хурдалж байна. За өнөхөр өнөөдрийн надам тэгтэй журамтай сайхан болж өнгөрлөө. За онон тод манлагийн бууралтай үнэхээр харамсалтай. Яг хүмүүсийн үзүүр дээрээс тэр сая тийм сайхан хол төрүүлж орж ирээд хадуураад гараа авчихсан. За ингээ дараачийн том даншиг наадмууд сайхан хурдлага үзтээ. За Гончигжувийн Алтан гэрлийн хүрэн дааг харагдаж байна. За энэ Алтан гэрэл уяач бол сайн хүрэн үрээтэй үзэгч таа хүн сайн санах баг. За энэ дааг шүтлэнтэй төрүүлсэн хөрөөрөөний дүү гэж хурдлаа. 6 жилийн хоёр наадамд нэгийг төрүүлж нэгийг харагдууллаа. Тийм хоёр дагаад сэтгэл байна. Хоёр дааг нь. За баярлалаа. Наадам ихлээд сайхан наадлаа. Баяртай. За зэр төрүүлэх зэр дагаад ханах хөгжлөө дааг бай тийм ээ. Уран дааг энэ харагддаг. Цөмөрөл манай адууны давнган даагна битэд хийж байгаа үржлийн адууны даагнад. Төрөв сайрсаас 8-д 10 тэрх шиг болсон. Хоёус 2 дааг. Таны одоо хэдэн жил хичнээн насны хэдэн мөр үйсэн? 6 насны нэг 30-аад мөр үйсэн. За ардын үеийн 86 жилийн ойг хоёр наадам их Монгол улс байгуулагдсан 801 жилийн ойг хоёр наадмын хурдан мөрдөө уралдааныг манай таны мэдхийн дэлгэц үзэгч та бүхэндээ бүрэн ихээр нь хүргэж байна. За ингээд соёол насны мөрдөө уралдаан мордож байна. Үзэгч та бүхэнд бас харж байгаа олон сайхан хурдан буянгууд бас мордсон. За нэг сайхан хонгор алдсан үрээ явж байна. За энд бол бас олон сайхан хурдан буянгууд мордсон. За өнгөр бага насандаа Сторикой хоёр наадам болон том бүсийн наадмуудад айраг дөрөнд хурдалж байсан олон сайхан буянгууд мөрдсөн. За тухайлбал Төвэмгийн Сэргэлэн сумын яад Афган сандангийн Батсүхийн шарга үрээ энд мордсон. За энэ шарга үрээ бол за сая төрүүлсэн шар газарганы бас угшлын юм сайхан хурдажнаа. За дааган цагта Төрикой хоёр наадамд их сайхан хол төрүүлж байсан. За энэ Төвэмгийн 80 жил Баян сумын 80 жилүүдэд бас их хол төрүүлсэн. За энэ бас бүсийн даншиг наадмуудад бас олон айраг төр авсан. Ийм сайхан хурдажнаа. За энэ сая харагдсан энэ хүрэн алаг үрээ бол завс дааг насандаа Төрикой хоёр наадамд айрагдж байсан үрээ мөн шиг байна. За соёл насны уралдааныг бол одоо манай ард түмэн бэлгшээ. За соёлын тоосон дор бол одоо тэр жилдээ өнгөтэй сайхан ажил төрөл бүтэмжтэй байдаг ч гэж ярьдаг. За тэр ч утгаараа соёлын мартахад бол маш олон үзэгчид бас хөдлөө одгийн дэнжид бас цугларсан байсан. За соёлон бол 180 гаруй хурдан буян мордсон. За энэ бол одоо газраас ирсэн хурдан сайхан буянгууд мордож байгаа. За энэ жилийн наадамд бол нийт 8 аймагаас
6 насны 1000 гаруй хурдан буян цугларсан. За урд жилүүдийнхээс бодвол одоо харьцангуй бага тоо энэ морины тоо бол за энэ нь бол одоо нийт нутгаар гантай байгаатай холбоотой. За манай үеэчд бас гантай байгаа учраас морд сайн таргалаагүй. Гэсэн цагаан усны морд бол энэ хичээлээ одоо суралцахад их хэцүү. Ийм цаг үед манай үеэчд бас зарим морд бас үений голоос ийм тавьсан баха. Энд бол ихэнх нь өвөл тижээгдсэн өвөл олон уралдчихсан ийм онгорхой ийм үрээнүүд бол мордож байгаа. За энэ жилийн төрийн их баяр наадам бол үнэхээр түүхэн тэмдэглэгдэхээр сайхан тэгтэй журамтай ийм сайхан наадам болсон. За ямар ч морь багардаж эндсэн ийм зүйлгүй. За хүүхэд ойцсон бэртсэн ийм зүйлгүй. Ийм сайхан үнэхээр энэ жилийн өнгийг тодорхойлсон сайхан наадам болсон. За ингээд соёолон барийн зургаас тэгтэй журамтай сайхан хэлээ. За хурдан морины хуулийн дагуу 22.5 км-с соёол насны морд иргсэн. Цагаат бол бөөндөө зул задраагүй гэж өвж байна. За соёолон мөнгөний ясвал шимтэйг хуралдаан гарна да. За Сүхбаатар Хинтийн одоо сүүлийн жилүүдэд бас их өнгөндөө оролдож байгаа. За энэ төрийн наадамд айг түүнд хурдж байгаа мордыг хараад ихэнх нь Сүхбаатар аймгаас гаралтай энэ мордыг Төв аймгийн Сэргэлэн сумын бас уяачид уйж хурдлуулж байгаа нь бас их олзуурмаа штэ. За ингээд бас энэ цээж нүүрийн тарагдж байна. За Батцүхийн шаргуурай цээжинд гарчихсан. Яваа. За Товоогийн Инх Батын наадмын хүрээ бас яваа. За нэг сайхан морин бор үрээ, хүрэн үрээ хоёр энд явж байгаа сайхан азарган бор үрээ араас нь тэгж явна. За соёол нь бол одоо аль нь ч магадгүй. Үнэхээр одоо тэрнэ гэж хэлэх аргагүй. Энэ сайхан хурдан буянгууд хурдалж байгаа. За энэ сайхан хонгор үрээ явж байна. За энэ бол Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын яриад Эрдэнэ гэрлийн хонгор үрээ. За энэ хонгор үрээг Монгол Улсын тодмол ээж Эрдэнэ чулуун гэж хурдлуулж байгаа. За Эрдэнэ чулуун ээж сайхан наадж байна. За шар газаргаа төрүүлэгч гисэн. За хонгор үрээнд энд бас цээжин тавьж байна. За мөн Төв аймгийн Алтан булаг сумын яриад Ган зөргийн хээр үрээ бас цээжинд явж байсан. За бас Бэлэг Дэмбэрлийн хонгор алдсан үрээ бас их цээжинд уралдаж байсан. За одоо бол цээжний бас 2-3 үрдээ их тасарчжээ арай үрээнүүдээс. За энэ дотор бол Эрдэнэ гэрлийн хонгор үрээ. За энэ Эрдэнэ гэрэл үеч бол манай үзэгчид сайн таних байгаа. За бор азаргаа бас сайн бас уралдуулж байсан төрийнхөө наадамд их хурд уралдаанд. За мөн бүсийн наадмуудад бас цаг хурдалж байсан. За хүрэн алдсан морин их хурд уралдаанд төрүүлж байсан. За бас сүүлийн жилүүдэд бас хурдан морьд би сэтгэлээ зориулж байгаа ийм үеичдийн нэг. За энд бол одоо цээжний хэдүүрэнүүд бол харагдж байна. За цээжний дөрвөн үрээ бол нэлээд тасарчихсан. Араас нь явж байгаа өрөнд сайн харагдж байна. За ийхүү ардаа үлсэх 86 жилийн хоёр наадмын соёол насны морьд уралдаан барины зурхаад орж ирж байна. За баринд орж ирэхэд Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын Хариат Батөчрийн Эрдэнэ гэрлийн хонгор үрээг Монгол Улсын тодмол байж Эрдэнэ чулуун гэж хурдлууллаа. За хонгор үрээ бол бас урд нь бол төдийлөн төрийн наадамд бас дээгүүр тавьж байгаагүй юм сайхан шинэ үрээ гарч ирсэн байна. За Амуу зүүн Төв аймгийн Алтан булаг сум яриад Ган зөргийн бор хээр үрээ хурдлаа. За энэ хээр үрээ бол Алтан булагийн наадам төрүүлжгээ төрийнхөө наадамд ирж Амуу зүүнд хурдалж байна. За Айргийн 3 Өрхөн аймгийн Бүрдсүм яриад Чанц группийн үеч Монгол Улсын хамтарт байж Товоогийн Инх Батын наадмын хүрэн үрээ хурдалж байна. За энэ хүрээр бас төрийнхөө наадамд бол олон хайрагдаж байсан. За бүсийн наадмуудад олон хайрагдаж байсан юм хурдан буян. За Айргийн 4-д Улаанбаатар Төмөрд замын үеач Бямдөржийн буурал үрээ хурдлаа. За Бямдөрж үеэд сайхан хурдалж байна. За өчигдөр Хязаалан хонгор үрээ Айргийн 3-т хурдалсан. За өнөөдөр буурал үрээ Айргийн 4-т хурдлаа. За Айргийн 5-д Улаанбаатар хан уул дүргийн үеач Итгэл дөрч групп үеач Бэлэг Дэмбэрлийн хонгор алзуураа хурдлаа. За энэ Бэлэг Дэмбэрл үеач бол хонгор алзуурыг
Монгол Улсын гавь тамирчин Батбаярт наадмын үнхэн бэлгэлсэн ийм хурдан буян. За энэхүү Батбаярын хонгор алдсан үрэ төрийнхөө наадамд айргийн тав турдлаа. За энэхүү одоо үсгэлийн 86 жилийн хоёр наадмын соёл насны уралдаан тэгтэй журамтай сайхан болж байна. За төрүүлсэн харигдсан мөрдийг барайчид хөл сусах ашаар оруулахаар хөтлөн ирж байна. За үзэгчтэй харж байгаа цаана одоо маш олон үзэгчид соёлынгийн тоосон дагтгаар соёлынгийн хөлсөн дүрхээр хуран цугларсан байна. За төрийн наадам төмөр харигдуулна гэдэг бол бас хэн болгон аавынхүү тохиодгүй ховрхон хувь тавил юм аа. За энэ хэрүүрээ бол бас гарсан цагаас стейжинд оролдож хамуу зүүнд хурдлаа. За алтан булаг сумын уяач ган зэрэг бол өнөөдөр сайхан наадлаа. За энэ хэрүүрийг алтан булаг сумын уяач Лувсан дэржийн өөдс гэдэг бас уяач үйж хурдлуулсан. За энэ хэрүүрээ бол алтан булаг сумын наадамд хол төрүүлчгээд төрийнхөө наадамд ирж хамуу зүүнд хурдлаа. За мөн бямдарч уяачийн буурлуурээ бас хайргийн дөрөвт хурдлан. За энэ буурлуурайны эзэн бямдарч бол мөнгөн хөлт гэж сайхан хээр азаргаараа олонд нэр гарсан бас төрийнхөө наадамд олон хайрг төрөө авсан. За юу нэгэн баяр үргээ ардаа үсгийн 86 жилийн хоёр наадамд хэр үрэг амуу зүдүүллээ тийм ээ. Сэтгэлдээ одоо ард түмтэйгээ бацхгүй. Яг сайхан төрийнхөө наадмаас аман үзээ авна гэсэн сайхан л одоо шөө ярих уу? За айл нутгийн уяачууд урд нь яаж тавьчих вэ? Төв аймгийн алтан булаг сум усаа бид нэр. Урд нь яаж тавьчих вэ? Урд нь сая сумда төрүүлсэн. За за юу нэгэн баяр үргээ тэмдэглэх. Тэгээд төрийнхөө наадамд одоо хонгороо зүрэг хайргдуулаа сэтгэлдээ болсон. За би найздаа бэлгэлсэн үрээ юм байна. Сайхан тавьлаа. За урд нь яаж тавьчих гэсэн бол хонгороо зүрэг хаанах хөвгчтэй. Энэ налагын түн баяр гэдэг нь унгаат юм байна. Би хин аваад их ихэд агаж даагаарсан. Тэг. За өдөртөө өгөнд манай телевиз ардаа үсгийн 86 жилийн хоёр наадмын хурдмэр дуралдааныг бүрэн ихээр үзүүлж байна. За одоо хязгаал насны мөрдийн хуралдааныг хүрэхэд бэлэн боллоо. За энд бол газрын 180 гаруй хурдан буян тоос өргөхөөр мөрдсөн. За энэ жил нийт утгаар гантай байгаа учраас хурдмэрний холбоо, хурдмэрний комиссоос наадмын шийдвэр гаргаж нийт уралдах замаас 1 км-с 500 м-ийг татаж уралдах тогтоол гарсан. За энэ ч бас цаг болсон ажил болсон. За энэ жил төрийн хоёр наадамд уржилуудынхийг бодвол цөөхөн мөрдсөн. За энэ бол бас нийт нүдгээр гантай байгаатай холбоотой. За мөн аймагуудын наадам, сумдын наадмууд бас давхцаж байгаатай холбоотой. За энд бол наадмын өмнөх сунгаануудад их дээгүүр тавьж байсан өвөл хаврын наадмуудад тогтмол айраг түрүүнд хурдалж байсан. За хааг шүтлэндээ хайрагдж байсан юм сайн хурдан буянгууд мөрдсөн. За тухайлбал Дундгой аймгийн сайн шин сумаяат Өнчигживийн алтан гэрлийн хүрэн үрэг Монгол Улсын тодмол заяач Намдаржаагийн онон үеж хурдлуулж байгаа. За энэ хүрэн үрээ бол алтан гэрэл үеичийн улсыг хоёр наадам хоёр төрүүлж гурваарэгдэж байсан алдарт хүрэн азаргыныхын төл. За даах шүтлэндээ төрөөхөн баяр наадам төрүүлж гисэн. За энэ жил бас манай уяачдын тааварт багтаж байгаа бас үнэхээр сайхан
үеийн тохирсон сайхан мордож байсан. За мөн Төв аймгийн Цэвэрлэн сумын Монгол улсын гавь ятгалчин Монгол улсын тодмол байж ононгийн янзхан хөрөнгөөр бас мордсон. За ингээ 20 жилөө хардаа үзэхлэн 86 жилийн хоёр наадмын урдан хязаалнаас нэмэр дуралдаан гарын зургаас тэгтэй журамтай сайхан ирлээ. За мөн л жоохон тоостой наадам болсон. За бүгд унсан болон гинцэн зүйл бол гараагүй сайхан тэгтэй журамтай хүүхдүүд ухамсартай сайхан уралдсан. За 8 аймгийн үеачдын 180 гаруй хурдан буянгууд мөрцөн. За энэ хөрөөрөө танигдж байна. За энэ хөрөөрөө Говьалтай аймгийн Дорногов аймгийн Сайн Шин сумын харьяат Гончигжуй Алтан гэрлийн хүмүүрээ өмөрч байна. За мөн Ондод Мулайгийн янзхан хүмүүрээ явж байгаа. За бас Дорчурвийн зээр дүрээ явж байгаа. За энэ шарга үрээ. За энэ Төв аймгийн Цэвэрлэн сумын энэ Авган сандангийн Батцугийн шарга үрээ хүн болов гэж би бодож байна. За энэ бол одоо гарсан цагаас хойш өнгөрсөн цаас. Цагаан хотол давтал өнгөрсөн. За тэгээд замын голоос хадуураад гараад явчихсан юм харамсалтай бас. За энэ хөрөөрөө танигдж байна. Гончигчуй Алтан гэрлийн хөрөнгөрөө явж байна. За энэ хөрөөрөө бол Алтан гэрлийн үеийн алдарт хөрөн газрынхын төл. За нэг сайхан зээр дүрээ. За нарийн өрөөнүүд бөө юм аа. 4-5 өрөө бөө. Тэж нүрэнүүд бас. За шарга үрээ гарцсан. Түүнээс 4 өрөөнүүд хөл ширүүн яваа. За энэ Алтан гэрлийн хөрөн үрээ. За мөн Бямдуржийн хонгор Баасан Базрын зээр тэгээд улан цаг хурдан буянгууд явж байгаа. Баасан Базрын зээр дүрээ тэр дундуур жижигхэн зээр дүрээ мөн. За тэр өнгөнд нь явж байгаа хөрөөрөө бол Алтан гэрлийн хөрөөрөө. За арийнх нь сайхан хөрөөрөөс энэ сайн танигдахгүй байна. За эхний хөрөөрөө бол нэлээд тасарчихжээ. За энэ 3 дээр явж байгаа энэ харногоороо энэ Симба Бацайхны харногоороо муу юм шиг байна. За аврын уралдаануудад бас таах шүтлэндээ бас төрийнхөө наадам бүсийн наадмуудад бас сайн тавьж байсан. Сайхан яж байна. За арын мөрд сайхан цовчжээ мөрд. Яриад л цовчихсан байна. За эхний мөрд бол зэнчээс бол гал гарсан уралдаан гарнаа. За нодлон хинтийн дан шиг наадамд энэ Баасан Базрын зээр дүрээ амуу зүүн турж Алтан гэрлийн хөрөн үрээ төрүүлж байсан. За энэ хоёр үрээ шин төрийнх нь баяр наадамд түрүү амуу зүүн хурдлахаар энд чээж нь уралдаж байна. За Бацайхны хар үрээ арын 3 тараас нь харагдаж байна. За Бямдуржийн хонгор үрээ бас арын бөөр өнүүдэд явж байгаа. Хөл ширүүн яваа. За Бямдурж уяач бас мөнгө өл тэмээ хээр азаргаар бас төрийнхөө юм наадамд хоёр айрагдуулж бас зүүн төмөнд нэр гарсан. За буурлуурын соёлын буурлуурыг айргийн 4 турдлуулчихлаа. За хонгор үрээ нэнд бас цээжинд уралдаж байна. За Алтан гэрлийн хөрөөрөө Баасан Базрын зээр дүрээ 2. За мөн гал гарсан уралдаан гарах нэ. Хүмүүс үзүүрлэг ороод ирлээ. За одоо гарсан цагаас хойш энэ хоёр үрээ бол цээжинд уралдсан. За Баасан Базрын зээр дүрээг Чойжмагийн цэрэн диждгаа үеж уралдуулж байгаа. Монгол улсын алдарт уяач. За халдсан мөрөө өнгөрсөн жил төрийнхөө гэр наадамд айрагдуулсан. За одоо хин гэдэг уяажийнх нь наадмын гот харвсан мэн тэрэн дүрлээ. За Баасан Базрын зээр дүрээ буруу талаар нь цээж илүү гараа авчихлаа. Ингээд Төв аймгийн Лүн сумын харьяат Баасан Базрын зээр дүрээг Цойжмагийн цэрэн диждгаа үеж урдлуул нөрийг огийн наадам төрүүлглээ. За Дорногов аймгийн Сайн Шин сумын хойж Алтан гэрлийн хөрөөрөөг Төв аймгийн Цэвэрлэн сумын харьяат Монгол улсын тодмол байж онон үеж урдлуулаа. За айргийн 3-т Төмөр зам уяач Бямдуржийн хонгор үрээ урдлаа. За айргийн 4-т Завхан аймгийн Улаастай сумын Шим группийн Сандэлгийн хөрөн үрээг их баяр үеж урдлуул. За айргийн 5-т Архангай аймгийн Их Тамир сумын харьяат Жаргал сайхны хээр үрээг Монгол улсын тодмол байж Эрдэнэ чулуун уйч урдлуулаа. За Эрдэнэ чулуун уяач үнэхээр сайхан төрийнхөө наадамд олон айраг төрөө авч сайхан наадж байна. За мөн Алтан гэрлийн уяачийн хөрөн үрээ даах шүтлэндээ төрийнхөө наадамд төрүүлчихсэн хөрөн үрээ
энд дэлгэцнээ харагдаж байна. За энэ хөрөөрөөний дүү хүрэн дааг сая төрөөгөө хоёр надам дамуу зүгт хурдалсан. За бямтаржийн хонгор үрээ шинэ гарч ирж байгаа. За хурдан буян одоо үзэгч та бүхэнд хурдан шүтлэн насны мөр дуралдааныг хүргье. За газар газрын 230-аад шүтлэн вариант цохоор хөдөлсөн. За шүтлэн бол энэ жил их мордсон. За бус нас бол нэг 180-200 оронд мордож байгаа. Шүтлэн бол 230-аад хурдан шүтлэн мордсон. За энэ дотор өнгөрсөн жилийн наадмын төрөө болон бүсийн наадмуудад айраг түрүүнд хурдалж байсан олон сайн хурдан буянгууд мордсон. За Төвийн сэрлэн сүмэриад Монгол Улсын тод малын дамдарчиг ононгийн хонгор алдсан үрээнд морцсон. За энэ хонгор алдсан бол өнгөрсөн жил хэнтийг таншиг наадам төрүүлж байсан. За мөн Эрдэнэтийн 30 жилийн үед айрагдсан төрийнхөө наадамд бас 10 турталсан юм сайн хурдан буян. За мөн Ховд аймгийн Дэрв сүмэриад Батцоожойсон зээр дааг бас энд явж байгаа. Өнгөрсөн жилийн хоёр наадамд айрагдсан юм сайн хурдан буян. За мөн гэрэлтийн хул гэж өнгөрсөн жилийн бас том наадмуудад бас тогтмол айрагдаж байсан хул үрээнд явж байгаа. За гэрэлт хойчос бас сүүлийн жилүүдээс хурдан мөрөнд бас бие сэтгэлээ зориулж байгаа залуу ээж тэнийг. За гэрэлтийн хул гэж нэг сайн хул азрын бас нэгэн цагт сайн хурдалж байсан 2-3 жилийн өмнө. За шүтлэн гарааны зүрхээр хөдөлсөн. За шүтлэн бол хурдан мөрний хуулийн дагуу 15 км-ээс ийхүү хэрэглээ. За бас мөн л тоостой. Одоо бол хараахан мордын зул задраагүй морд бол бөөндөө явсан. За сайхан дэгтэй журамтай сайхан хэрэгсэн. За газар газрын шанц туртан 230-аад үрээ энд тоосоор үж явж байгаа. За энэ хээр үрээ хүүхдгүү хээр үрээ ингээ гарсан цагаас хойш өнгөлж байна. За энэ хээр үрээ бол Говьалтай аймгийн Баян уул сүмэрэд Макс группийн Цэрэнжигмэдийн хээр үрээ мөн байна. За энэ хээр үрээ бол энэ жил одоо шинэ үе гэдэж байгаа. Цэрэнжигмэд үеийн хурдан хонгор мөрний дүү ийм сайхан ажнаа. За өнгөрсөн жил уралдаагүй шинэ үрээ гэхэд сайхан сурцтай. Яг замаас ер гарахгүй сайхан хурдалж байна. За энэ сайхан дэлтэй бор алга үрээ наагур өнгөлөөд гараад ирлээ. За энэ ард сайхан хонгор үрээ явж байна. За тэр зээр дүрээ энэ Ховд аймгийн Дэрв сүмээр Батцоожийн зээр дүрээ мөн болов гэж би таньж байна. За тэр нэг сайхан хул үрээ гэрэлтийн хул. За тэр араас нэг хүүхдүү хээр үрээ бас ороод ирлээ. За бас хүүхдүү учраас бас хараахан хинийх гэдэг нь бас сайн танигдахгүй байна. За цээжний дүүрэнд бол одоо бөөм болоод авлаа. Нэг 10 гаруй үрээ цээжиндээ. За хээр үрээ өнгөрсөн хэвээр. За хүүхдгүү хээр үрээ Цэрэнжигмэд уяачийн хээр үрээ. За Цэрэнжигмэд уяач за мөн Гамбатар уяач хоёр болоод сүүлийн жилүүдэд бол хурдан мөрийг өсгөх, хурдан мөрийг үржүүлэх, хурдан мөрийг уяах тал дээр өстэй бие сэтгэлээ зориулж байгаа. Ийм сайхан уяачд. Ах トゥ хоёр уяач Монгол Улсын манлай уяач цодыг өнгөрсөн жил тэрнхүү хоёр наадамд үеэр гардаж авсан. За цээжний дөрөнд бол бөөндөө явж байгаамаа. За энэ араас нь сайхан бор алга үрээ, сайхан хээр үрээ, сайхан том хонгор үрээ юу явж байна. За 15 км-ийн зайд бол хурдан шүтлэн насны морд уралдаан бол уралддаг. За өнгөрсөн жилийн
хинтээ их наадам Эрдэнэтийн 30 жилийн болон томоохон бүсийн уралдаануудад айраг дүрөнд уралдаж байсан ордон буянгууд сээжинд уралдаж байна. За хүүхэдгөө 2 үрээ төрөө ам үзүүнд хурдалж байхын за бас л сонин тохиолдол энэ бол за цэрэнжигмэдийн хээр үрээ за ардл нэг сайхан дэлтэй хүүхэдгээр үрээ за тэр цаад бораалаг үрээ бол гарсан цагаас хойш энд хурдалж байгаа. За цээжний бас нэг 5 6 өрөө холбоод хөдөлчихлөө. За энэ дотор бол гэрэлтийн хул үрээ явж байгаа. За мөн мөнх төрийн зээр тал зүрээ гэж бас энэ өнгөрсөн жилийн Эрдэнэтийн 30 жилийн болон төрийнх баяр наадамд айргийн 3 турталчихсан хинтид очиод айрагдчихсан энэ сайхан хурдан буян. За мөнх төрөө яаж бол бас сүүлийн үед моринд бас бие сэтгэлээ зориулж байгаа. За хээр морин бас бүсийн наадмуудад бас томоохон төрийн наадмуудад бас айраг дүн турдалж байгаа. За Ховд аймгийн Дарив сумын үеачид өнгөрсөн жил гал байгуулж нэг гал болж мордоо үе ихснээс хойш бол төрийн наадмууд бол бүсийн наадмуудад олон айраг дүр авч байна. За Ховд аймгийн Дарив сумын ариад Монгол Улсын манлайш Төвдөн гэж тэрийнхөө их баяр наадамд нэг жилд 3 морь төрүүлгэж байсан ганцхан үеач бол Төвдөн үеач. За энэ Төвдөн үеачийн үр хүүхэд ах トゥ нар нийлж Ховд аймгийн Дарив сумын үеачд нийлж энэ галыг байгуулсан. За Төвдөн манлайгийн хүүхдүүд төрийнхөө наадамд сайхан наадж байна. За төрийнхөө наадамд энэ үе дамжиж хурдмаар хурдлуулна гэдэг бол бас л нэг хөв заяа юм да. За нэг сайхан шарга үрээ араас ордорсон байна. За хүүхэдгүү хээр үрээ өнгөлсөн хэвээр за гэрэлтийн хул үрээ явж байгаа. За мөнх төр үеачийн 5 цагаан зэр хүр алдсан үрээ явж байгаа. Нэг сайхан хонгор үрээ явж байна. За цээжний 3 4 байнд бол нэлээд насарчихсан яваа. За бороалог үрээ гарсан цагаас хойш цээжинд дурлцсан харамсалтай нэг цагаан хөдлөөрөөдаад нэлээд суугаад аргишаа арын 10-аад үрэл орчихсон. За энэ бороалог үрээний урд бол Цэрэнжигмэдийн хээр үрээ, мөнх төрийн халзан үрээ, гэрэлтийн хул үрээ гэдэг бас нэг 3 4 сайн үрээнүүд явж байгаа. За энэ үрээнүүдийн голоос та гал гарсан шимтэг хуралдаан болно доо. За баруул лөгөр бол өнөөдөр сайхан хуралцсан. За гэрэлтийн хул үрээ наазахт нь зөвдөлтний үн. За тэр голоор хээр үрээс үнэхээр сайхан сурцтай уралдаж байна. За дааг насандаа уралдаагүй энэ жил шинэ үеигдэж байгаа үрээ гэхэд ямар замаасаа гарахгүй сайхан сурцтай бүдүүн олон жил төрийнхөө наадамд уралдчихсан буян шиг л сайхан уралдаж байна. За тэр цааталт нь явж байгаа зэр талцсан 5 цагаан зэр талцсан үрээ бол өнгөрсөн жилийн төрийнхөө хувийн наадамд айргийн 3 тур уралдчихсан Ховд аймгийн Дарив сумын яриад мөнх төрийн халдсан үрээ. За одоо бариал руу ороход тунд өгсөн дөө. За энэ 3-ын одоо аль үеийнхээ наадмын тарвсан байна. Түүний үрээл төрүүлэндээ. За хэн болгон аавын хүүдээс тохиоддог вэ? Энэ сайхан ховд тохиол. За ийхүү ардаа үзэсгэлэн 86 жилийн хоёр наадмын хурдан шүтлэн насны морь дууралдаан барины сургаад орж ирж байна. За Говьалтай аймгийн Баян уулс юмараад Макс Груп буюу Цэрэнжигмэдийн хээр үр одоо гарсан цагаас хойш цээжинд уралдаж байна. За ийхүү тэрийнхөө хоёр наадамд хээр үрээ анх удаага төрүүллээ. Үнэхээр сайхан уралдаан сайхан шимтэг уралдааныг үзүүллээ хээр үрээ бол. За амун үзүүнд Улаанбаатар хотын Хариат Баатаргуугийн хулуурыг ордлаа. За энэ хулуурыг Ууган баяр үеж хурдлууллаа. За айргийн 3-т Ховд аймгийн Дарив сумын Хариат Батчулууны мөнх төрийн 5 цагаан зэр талцсан үрээг баяраа үеж хурдлуулж байна. За айргийн 4-т аймгийн Батцамөр сумын Хариат Улаанбаатар хотын Симба группийн Батсайхны хүрэн халдсан үрээг Монгол Улсын алдрууд үеж Дашторжийн мөнх бат үеж хурдлууллаа. За айргийн 5-т Аранхан аймгийн Ихтэмэр сумын Хариат Монкор хязгаарлалтын хувьцаат компани үеж гэрэлтийн хулуураа хурдлаа. За энэ зэр тал зураа Батсайхны зэр тал зураа бас өнгөрсөн жил төрийнхөө хоёр наадамд бас их дээгүүр хурдлсан. За Эрдэнэтийн 30 жилд очиж төрүүлсэн. За хинтийн их хоёр наадамд очиж айрагцсан сайхан хурдан буюу. За хүүхдгүү хээр өөрөө одоо гарсан цагаас хойш хурдлж байгаад айргийн 5-т хурдлаад
хурдмөрний хуулийн дагуу нэг ухрааж хайргийн 6 турдлаа. За мөн Макс Группийн Цэрэнжигмэдийн хэрүүрээ бас хурдмөрний хуулийн дагуу нэг ухрааж хамуу зүүн хурдлаа. За шүтлэнд бол нэлээд хүүхэд ойцсон. За гэвч болоо гэмтсэн зүйл бол байхгүй. За олон хүүхдгүү шүтлэнгүүд бол их дээгүүр хурдалж байна. За нэг бодлын хүүхдгүү бас түүрдэх зүйлгүй явах хэдий ч хүүхд жолоодлого өөрийнхөө зөнгөөр шахахгүй. Тэгээд өөрийнхөө зөнгөөр тавхиад ирдэг. За шүтлэн бол арын шүтлэнгүүд бол бөөн шахуу юм аа. За тэр онон манлагийн хонгор алдсан үрээ бас нэг 10 гаргаад л орж ирж байгаа харагдаж байна. За өрья, өргөё тэний. Хурдуулыг амаа зүүдлээ. Өмнө яаж урьжсэн өргөө. Энэ дааганда уралж байгаагүй анхныхээ наадамд мөрж байгаа те. Сунганд бол 1-2 орол тавьчихсан өрөөлтэй. Хаанхыг өгсөн? Миний одоо унгаа төрсөн ах нь хурдан онгор гэд нэртэй одоо Алтан овооны наадамд 4-оор тавьчих. Юунд яажсэн. Дүнжин гарагт одоо өнгөлж явсаар 4-т орж исэн тийм хурдан морины төрсөн төв. Энд юунд бол одоо ямар ч хайргийн тавд бол орно гэдэг гэж бол бодож байсан. За баяр үргье. Хаанхыг өгсөн дөө. Сквадр аймаг халдсан самын хаа. Өмнө дааганда хэр урьжсэн? Хаа ус төрж уралдаагүй яа. 8 сумдын наадамд 8 орол 6 харигдсан. 2-6-аар орсон. Төрөлөө уралдаануудад яаж урьжсэн? Энэ үг таврын уралдаанд 6 харигдаад байна да.